XL 106.7. Hey, good afternoon. It's Hildy, your midday mistress, and we have a special treat for you today. Orlando's own Backstreet Boys are in the studio with us. Guys, would you introduce yourselves? Yo, what up? This is the B-Rockster Brian. ¿Cómo estás? This is Howie D. Hi, this is Nick. What up, yo? This is AJ. What's up? What's up? This is Kev. Show me the meaning of being lonely. This is always different. As long as you love me. As long as you love me. Дэлхийн одыг дээрэгдээс нь үргэлжилж байна. Энэ дугаараараа та бүхэнд амлсан ёсороо Backstreet Boys хамтлагийн In a World Like This тоглолтыг хүргэх гэж байна. Энэ бол бидний 5 дугаар сарын 25-нд Бээжингийн Mastercard цэнгэлд хүрээлэнд үзсэн тэдний 20 жилийн ойгоороо хийж байгаа аялан тоглолтын хамгийн ихний буюу нээлтийн тоглолт нь байсан юм а. In a world like this. See ya. Backstreet's back, alright. Үзэгчдийн бараг 80% нь хятадууд байсан нь тэдний супер од болохыг дахин баталсан хэрэг байлаа. Ийм том арга хэмжээнүүд үргэлжил араасаа дайвар бизнесүүдийг дагуулж байдаг хон тоглолт эхлэхээс өмнө Backstreet Boys-ын зурагтай под бол Ингрийн зүйл цэтгийг цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа зарж байсан. Танилгыг хэлэхэд тоглолт эхлэхээс өмнөх подволкны үн тоглолт дуусны дараах подволкны үн хоёр тэнгэр газрын зөрүүтэй байсан шүү. Mastercard цэнгэлдэх хүрээлэн нийт 18,000 хүнээс судалтай бөгөөд энэ судлалын 4/1-ийг тоглолтод зориулж тайзаар халахлсан байлаа. Ан хойно байрлуулсан том дэлгэц гэрлийн техникүүд болон дууны техникүүд л харагдаж байсан болохоор их даруухан тайз засаж дээ гэж бодож байтал тоглолт эхлэнгүүт тэр бодол маань шууд өөрчлөгдсөн юм. Бас Монголын төр сайхны ячаар үнэхээр сайхан судлаас үзсэн болохоор сэтгэл хөдлөл дээд зэгтээ хүрсэн гэж хэлж болно. Санснаас 2006 онд хамтлагаас гарсан байсан Кевин маань энэ жилээс хамтлагтаа иргэн нэгдсэн. Үүнийг шүтэн бишрэгчт нь 4 хуруутаагаар эргээд 5 хуруутаа болсонтой л адил боллоо гэсгэж байгаа. Харин Backstreet Boys-ийн шүтэн бишрэгчдээс ч илүү баяртай байгааг дараах бичлэгээс олж харж болно. Reunited and it feels so good. Reunited and it's understood. You think I'm not playing with this coming? I wanna get there. This one is it. Cause we're reunited, hey, hey. Put that on the album, will you? Yeah. Do that every single morning with us? За ингээд тоглолт эхэллээ. Энэ дүрс яваад эхлэнгүүт л Backstreet Boys-ийн This Is It 2010 оны тоглолтыг нээлт болох гэж байна уу даа л гэж бодсон шүү. Хамгийн ихний дуу бол 2001 оны MTV Music Award-аас 2 шагнал авчирсан The Cold дуу юм. Энэ бол тэдний 4 дахь Black and Blue цомгоос дуулагдсан цорын ганц дуу байсан. Яг энэ дууны клипийн зураг авалтын үеэр AJ McLean анх удаа кокаин хэрэглэж үзэж байсан гэд опера төгсөн ярилцлаганда дурдсан байдаг. Клипний зураг авалтаас хойш 1 жилийн дараа AJ хард амхны албатай эмчилгээнд явж хамтлагийнхаа Кевинтэй муудалцаад ер нь үүнээс болоод хамтлаг уран бүтээлээсээ түр завсарлаж байсан юм лээ. 10 жилийн ойн цомгоо гаргасныг эс тооцвол тэр үе бол энэ хамтлагийн уналтын үе байсан гэж хэлж болно. She wasn't my only one, and it keeps me from inside. She's
Дараагийн дуу бол Incomplete. Дээр дурсан завсарлагын дараа хамгийн анхны гаргасан сингл нь Incomplete байсан. Энэ бол тэдний сүүлийн 10 жилдх хамгийн ихээр хит болсон дуу юм. Тоглолтын эхлэл хэсэг яг л тэд хүнд хэцүү бүхнийг даван туулсан гэдгийг бидэнд сануулах мэт байсан. Бас л 2005 онд гаргасан Never Gone цомгоос зөвхөн Incomplete дууг л дуулсан. Дуулагдаагүй ч гэсэн завсарлаг хооронд I Still дууных нь клип явсан юм. Энэ дууг бид хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулсан ч хамтаа байсаар байгаа юм шүү гэдгийг харуулах гэж сонгосон юм болов уу гэж бодогдсон шүү. Ингээд тоглолтын дараагийн хэсэг рүү оръё. Энэ бол тэдний хамгийн сүүлд гаргасан A World Like This цомгийн шинэ дуунуудыг сонсох цаг. Энэ удаагийн тоглолт болохоор 20 жилийн тоглолт гэдгээр онцлогтой. Дээрээс нь нэлээд удаан хугацаанд дөрүлээ байж агаад тэгээд саяхнаас буюу яг энэ жилээс ахуулаад 20 жилийн ойгоос эхлээд тавуулаа буюу бүрэн бүрэлдэхүүнээрээ яг бүрэн бүрэлдэхүүнээр тоглолтод оролцох боломжтой болж байгаа. За тийм учраас Backstreet Boys-ийн иргэн нэгдснээ зарлаад 6 дахь альбом хийлгэж эхэлсэн. Тэгээ 6 дахь альбом нь аль хэзээний бэлэн болоод 6 сарын 25-наас худалдаанд гарна гэсэн ба. Технийхээ дууг цацчихсан Good Morning America гэсэн өглөөний шоугаар дуулж өгсөн байгаа. Тэгээд ясаар тэд шин дуунуудад дуулж сонирхолсон. Тэр үед дуу бүрийн өмнө хамтлагийн гишүүд нэг нэгээрээ үг хэлж бидэнтэй мэдчлэн өөрсдийн сэтгэлдээ хуваалцаж байсан юм. Тэдний хэлж байгаагаар шин цомгийн уран бүтээлүүд нь нэг бол хэдхэн сарын өмнө, нэг бол хэдхэн 7 хоногийн өмнө төрсөн гинэ. Хамгийн гол нь тэд дуугаа өөрсдөө бичсэн гэсэн. Ягаад ч миний шин дуунуудаас нь шүтэн бишрэгчтэй өгүүлсэн бас өөрсдөө их ухаажиж амьдрал хайрыг өмнөхөөсөө өөр өнцгөөс дуулж авах шиг санагдаж байсан юм.
It's so good, like Nick said, it's so good to be back in your country with you tonight. Thank you so much for having us here. This to all the children of the world. This is so much. За яг одоо ярьж байгаа Backstreet Boys-ийн гишүүн дөнгөж сая яриад дуслаа. Өөрөө 7 жил хамтлагтайгаа хамт байхгүй байж байгаад яг энэ 20 жилээс ахуулаад яг дөнгөж саяны дуусан дуу нь болохоор ойрын 7 жилд анхны дуусан дуу нь байлаа гэж өөрөө ярьж байна. Тэгээ бид нар энэ одоо тэр түүхэн мөчийг хуваалцаад байж байгаад итгэхгүй байна. Үнэхээр миний таамагласнаар одоо энэ 20 жилийн хойно гаргаж байгаа шин цомгийнхоо дуунуудаас олныг дуулж байна. Are you guys having fun so far? I can't hear you. Are you? It reminds me of all the better times when we walked in the park and we whispered in love and we laughed and cried. And when you were alone, wherever you are is home. Without your someone, Яаж юм гоё. Акапелла амар гоё гарч ийн, өнгөө амар гоё сонсож ийн. Амар гоё гармон дуурч. Яаж юм гоё гэдэг нэ гэж үргэлж бодох. Ямарсан энэ дуу эднэрийн өөрсдийнх нь яг ганцхан сарын өмнө зохиосон Лондон зохиосон дуу гинэ. Тэгээд 7 хоногийн 7 жил энэ хамтлагтайгаа хамт байгаагүй гишүүн нь дуулж эхлүүлж байна. Тэгээд зүр сэтгэлээс нь гарч байгаа дуу гэж сэтгэлтэй байна. someone said, knocking the door, no time to wait. And I never knew alone. Wherever you are is home. Without your lips on mine, no, the sun doesn't shine. And no, I can't breathe, I can't breathe. Your words are a symphony, music that sings to me. No, I can't breathe, I can't breathe, I can't breathe. Яаж ч Кевин хамтлагийнхаа хамгийн дур булаав юм аа. Тэгэл яг тайзан дээр өөрийнхөө тийм харизм гэх юм уу тэр үйлдэлүүдээр яаж ч бол бус гişүүдээсээ яалгараад байна. Тэгээд амар секси. No, the sun doesn't shine, no, I can't. You know I can't breathe. No, the sun doesn't shine, and no, I can't breathe. I can't breathe. Your words are a symphony, music that sings to me. No, I can't breathe. I
Шинэ дуунууд нь үнэхээр тэдний сэтгэлээс гарсан тодорхой байхаар ийм одоо ухаарлын гэх юм уу эсвэл одоо юм үсэн хашир хүмүүсийн дуулсан тийм дуунууд байна. Аялгуунууд нь ч дээ, үгнүүд нь ч дээ. Тэгээд дахиад хэлээ яг энэ тавын гаргаж байгаа тэр хоолны нийт юу хэн хоршил юу хэн тэр нюанс бинга гатаад байгаа нь учиртай байхгүй юу? Олуулах үг олохгүй байхгүй юу? Тэгээд ямар ч сан энэ тав нэрнгэсээ мундаг хамтлаг юм байна. Тэгээд би нэг яг орос ингэж сонсож байгаагүй. Тэгээд амьдар нийлээ дуулж байгаа нь ингээд сонсохоор яг энэ би юу ч хэлгийг мартаад байна. Юу гэдэг яг жихэн дэлхийн суперодыг хажуунаас нь яг дэрэгдээс нь үзэж байгаа юм уу? Урашгээ дэлхийн одыг дэрэгдээс нь үзүүлж чааж байгаа Монголын төрсөндөө баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ a word like this гэж шин дуун хүртэл дуулагч нь бүхэн шин зүйлүүдийг эндээс харж чадж байна. Гоё юм, дэндүү гоё юм. Thank you. Яг ээжигийн хэлж байгаа шиг баярлалаа. Thank you. Thank you. You're the one for me, you're my ecstasy, you're the one I need. Сонсож үзсэн тэднээс болоод хөгжим дурлсан хүн дуртай залуусаа яг дэрэгдээс нь харж байгаадаа нэг л итгэхгүй байсан. Анхны хідүүдийнх нь нэг болсон I'll Never Break Your Heart дууг нь яваад эхлэнгүүд бүр хацраа чимхэж үзмээр санагдсан шүү. Хэлийг нь мэдгүйч дагаад дуулдаг байсан үе санаанд ороод сайхан дурсамж тэр тусмаа жоохон байхад дуулдаг байсан дуртай дуунуудаа хүн хизээж мартдаггүй юм байна гэдгийг ойлгосон шүү. Саннаас энэ дууг яг энэ дууг I'll Never Break Your Heart дууг зохиогчийнх нь ах буюу Kevin Martin гэдэг дуучин тэднийг дуулахаас өмнө дуулаад эфемер цацчихсан байсан юм билээ. Мэдээж яаж Backstreet Boys-ийнхнаас илүү гоё дуулах вэ дээ, тийм үү? I'll never break your heart, I'll never make you cry. I'd rather die than live without you. I'll give you all of me, honey, that's it. I'll never break your heart, baby. I'll never make you cry. I'd rather die than live without you. I'll give you everything, honey, that's all I. Дараагийн дуу бол тэдний бүр хамгийн анхныхан дуу байсан. Ер нь энэ хэсэгт дандаа анхны цомогт нь болох Backstreet Boys цомогт нь багтсан дуунууд явж байгаа. We've Got It Going On дуу бол тэдний хамгийн анхны клипэнд тэртээ 20 жилийн өмнө од болох овлцсон их хүсэл тэмүүлэлтэд 5 залуу нэгдээд дэлгүүр хоршоо сургууль талбай гэд дуулж болох газар хаалын тэнд очиж дуулсаар Max Martin гих 90-ад оны хит дуунуудыг бараг л бүгдийг нь зохиолсон шведийн продюсертэй уулзсан гэлээ. Түүнээс хойш зургийг нь хандаа үлгэж шөндөө тэднийг зүүдэлдэг CD палкатыг нь бүгдийг нь цуглуулдаг охид төгүүд тэнгэрийн од шиг түн бүүмараа төгсөн билээ. Been waiting so long, just can't hold it back no more. Creeping up and down now, it's time for me to let it go. If you really wanna see what I can do for you, I'm sending a crazy rubber stamp. So you're crazy, yeah, I'm just anxious, got it. Go now, everybody, we've got it going on for years. Yeah, I'm just anxious, got it. Go now, everybody.
Яг одоо Backstreet Boys хамтлагийн хамгийн том хит дуу сонсож байна. Яг үүндээ энэ дуунаас болоод эдгээр ийм алдартай болчихсон юм шүү дээ. Энэ дууны клипэн дээр гардаг аимшигын дөрүүдийг хамтлагийнхан өөрсдөө бодож олсон гэсэн. Гэхдээ мэдээж үндсэн санааг нь бол Michael Jackson-ы Thriller-ээс авсан гэсэн. Everybody-г дуулж байхдаа тэд ердөөч 40 хүрж байгаа залуу шиг харагдахгүй байсан. Олон шүтэн бишрэгчдийн нь бүжгэлж байгаа чадвар нь үнэхээр сонирн байсан гэлээ. Өнгөрсөн жил буюу 2012 онд Backstreet Boys хамтлагийнхан New Kids on the Block хамтлагийн ах нартайгаа хамт аялан тоглолт хийсэн. Бид нар хамтдаа эрэгтэй хамтлагт илүү зүйл юу ч хэрэггүй, хоолон цэвэрхээ хоршиж, хөдөлгөөн сонирхол татаж байхад л хангалттай гэдгийг яруу тодор үзүүлсэн шүү. Эсгүүдийн өнгөрөөчлөө. As long as there be music, we'll be coming back again. Тоглолт
Амралтын сүүлийн хэсэг энэ бичлэгээр хэлсэн байгаа. Хөгжилтэй байсан шүү. Хамтлагийн хамгийн нэг шалгаруулсан гэх юм уу? Концертанд оруулах гэж бэлдсэн гинэ. Би та нартай яг та нартай ярьж байгаа шүү. 2 минут гинэ. Хамтлагийнхнаас асуулт асууж байна. Хамтлагийн хэн хамгийн тэнэг вэ гэсэн чи Brian гэсэн. За. Kevin. Oh, the serious one. I mean, I'm serious. Айгуу тийм сериусны хэн бэ гэсэн чинь. The guys would probably say I'm the most serious. Бүгд өөрсдөө гинэ. I'm probably the most serious. Бүгдээрээ би нэг өөрсдөө би хамтлагийн хамгийн сериусны би бахаа. Бүгдээрээ тэгээд бахаа. Oh, the serious one's definitely Kevin. There's no question. Kevin гинэ. Ээж ганцхан Kevin гинэ. He's almost a little too serious sometimes, but Kevin that's бүр хаяа бүр арай л дэндүү сериусны загиндаг гинэ. I'm the most serious. Харуу би хамгийн сериус наас тэгээд. Not me, definitely not me. Howie's probably the higher than Steve. Howie, most definitely. Howie. Probably, he walks around with a mirror, because he has to fix his hair. Дандаа талент таардаг нэг тийм Hair 72's out of place, he didn't have on stage. What I'm saying. ингэдэг тайзны энэ талаас нь харагдвал яадаг байх вэ? Probably Kevin. I guess you could say if you can't think about it, maybe it's you. I think we all have our moments. So who's the sexiest? Хамгийн секси нь хэм бэ гинэ? Brian өөрийгөө гинэ. Бүгд өөрсдөө гинэ. Attention I was getting. Kevin гэхдээ хамгийн секси нь. Brian. Хинэг гэдэг вэ? 2 минутанд дуусчлаа. Just you love when I met you. За тэр бичлэгийн араас тэгээд яг таарсан гоё дуу явсан. Энэ дууны нэр бол The One. Яг л бид бол цорын ганц та нарын итгэлийг алдахгүй хамтлаг юм шүү гэж дуулж байгаа юм шиг санагдсан. Тэр түрүүний ярьсан юм яагаад тэгэхээр энэ болохоор би тэр ганцхан нэ гэж хийж байгаа. Тэгэхээр өөрсдөө би тэр гэж хийж байгаа эсвэл манай хамтлагийн тэр нь ганцхан тэр талаараа тэр нь ганцхан гэдгийг тодорхойлохын тулд энэ дуугаа илүү тодорхойлохын тулд тэр ярьцгааг оруулсан юм шиг санагдлаа. Ийм зүйлүүд айгүй олон байна. Тэгээд дуунууд нь бүгдээрээ бараг шинэ найруулгатай. Энэ ташрам та бүхэнд хамтлагийнхны хамгийн сонин хачин гэх мэдээллүүдийг танилцуулъя. Ээжигээс эхэлнэ. 1978 оных үснийх нь үндсэн өнгө улаан одоо болохоор хүсээ буддаг. Тамхи татдаг байснаа хоолоод муу гэд гарчихсан. Уран яруу шүлэг бичдэг, хамтлагийн дуу болсон хэд хэдэн шүлэг. Хоол маш сайн эдгээрээ сайрхдаг. Howie 1973 оных ээж нь Пуэрто Рико хүн байдаг. Мэргэжлийн бүжгийн сургуульд сурч байсан хамтлагийнхаа хамгийн сайн бүжигч нь. Хамтлагт орохоос өмнө телевизийн сурчлагаа, кино мэтчлийн зүйлд тоглодог байсан. Гэхдээ Тони Деннети гэдэг нэрээр сонирм байгаад 3 дугаарх нь Kevin 1971 оных ганцхан л өдөр ерөнхийлөгч байж үзхийг мөрөөддөг. Фэнүүдээс хамгийн их захиа авдаг нь дөнгөж 19 настай төсөв тавьж байсан. Самарны харшилтай багын очин Бүүбүү хамтлагийн үүсгэн байгуулагч. Brian 1975 оных эмч нар түүнийг 5 настай байхад нь зүрх муутай удахгүй гэж байхад нь нээж нь залбирлын хүчээр босгосон. Жаахнасаа сүмд дуулдаг байсан. Ахлах сургуульд байхдаа шилжижсэн банан гэдэг нэртэй шар өнгийн машинтай байсан. Одоо харин дэлгүүр хэсгээрээ бананы вантус гэдэг хувцсны дэлгүүрт орох дуртай. Нэг
Нэг 1980 оных Никээс өмнө оронд нь өөр хүн байсан бөгөөд тэр хүн хамтлагаас гараагүй байсан бол Никийг одоо хич танихгүй байсан байж магадгүй. Гэхдээ Disneyland-д Никийг өрөх гэж байтал 1991 онд Disneyland хаагдачихсан юм билээ. Ник 3 нохоо 4 муур тэжээдэг, хумсаа мэрдэг зуршилтай, түүнээсээ маш их хичдэг. In a crimson love, so hard to breathe. Walk with me and maybe night till the light so soon become wild and free. I can feel the sun. Your every wish will be done. You tell me, show me the meaning of being lonely. Is this the feeling I need to always? Tell me why I can't be there where you are. There's something missing in my heart. Yeah. You are the one desire to believe. When I say you sing, to see the way. Тоглолтынхоо сүүлийн хэсэгт тэднийг амжилтын оргилд хүргэсэн The Melanin буюу 1000 жил цомгийнхоо дуунуудаас дуулсан. Үнэхээр ч тэдний оргил үе буюу 1999 оны үе тэдний хувьд ч шүтэн бишрэгчдийн хувьд ч хамгийн жаргалтай цаг мөч байсан. Тийм учраас The Melanin цомгийн дуунууд дуулагдах тэр үед бүгд л жаргалтай мөчтэй эргээд очижчихсан юм шиг суудлаасаа өндөчихсэн даган дуулж харагдсан. Тэр тусмаа хамгийн сүүлийн Larger Than Life дуун дээр тэнд тайван суух боломжгүй байсан гэж хэлж болно. Бүгдээрээ босоод зогсчихсон, бүжиглсэн, дуулсан, чарлалцсан. Сүүлийн үед олон тоглолтууд дээрээс ажиглагдах болсон нэг зүйл энд бас давтагдсан. Тоглолт дууслаа баяртай гэхээр үзэгчид заавал дахиулъя гэж байгаа дахиулдаг. Тэр мөчөд дуучид бүх зүйлээ шавхаж өмнөхөөсөө ч илүү мундаг номер үзүүлчихэд бүх үзэгчдийг гэрт нь сэтгэл хангалуун буцаадаг. Үнэхээр ч тэдний төлөвлөгөө санснаар нь биелж бүх үзэгчдийн сэтгэл байж болох хамгийн дээд хэмжээгээр хангалуун байсан юм. Улам өрчөжтэй болсон юм шиг харагдана. Тайснер
чинь бид нар бүр залуугийнхаас илүү өрчөвчтэй, тоглолт эхлэхээс илүү өрчөвчтэй болсон юм шиг харагдаж байна. Ядарна шүү дээ, тийм үстэй. 2 цаг ингэж бүжгэлж байгаа, 2 цаг ингэж дууж байгаа хүмүүс ядарна. Гэтэл улам их өрчөвчтэй болж байна гэдэг чинь энэ үзэгчтэй фэнүүдийнх нь хүч байхгүй. Бүгдээрээ босоод дуусч байгаа дуугийн дагаж дууж байна. харамсалтай ч гэсэн хангалттай сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ явж байгаа хүмүүсийг харахаар бараг 90% нь хятадууд байна. Тэгээд бараг бүх дуугийн дагаж дуусан. За 2010 онд гаргасан цомгийнхан дуунуудыг ч юм уу эсвэл 8 онд гаргасан дуунуудыг ч юм уу эсвэл сүүлд гаргасан дуунуудыг нээс тооцвол ямар ч хуучны бүх дуунуудыг дагаж дуусан. Хятадууд шүү дээ. Америкчууд биш, хятадууд донд юм байгаа юм чинь 20 жилийн эхлэн юм байгаа юм чинь одоо энэ World Like This нэртэй энэ цомгийнхан энэ нэртэй туурн тэр чигээр амжилттай болно гэдэгт миний хувьд итгэлтэй байна. За яг нэг л зүйлийг хэлмээр байна. Хэрвээ та нэг уран бүтээлч дуртай бол та нэг суперстар дуртай бол тэр суперстарынхаа тоглолтыг заавалчгүй ганц удаа ч болтгоо үзэж үзээрэй. Үнэхээр амьдралаа амсах хэвээр хамгийн гайхалтай таашаал мэдрэмжүүдийн нэг юм байх шүү гэдгийг хэлмээр байна. Одоо гараад бүгдээ хэрэг Монгол үзэгчтэй таарах юм бол Монгол үзэгчтэй сэтгэл авна. Тэгээ би хятад хэл мэдгүй учраас тэднээс асуух боломжгүй. Харин бас гадаадууд европчууд явж байгаа юм бол тэднээс ярьцлага авах болно гэдгийг хэлмээр байна. За тэгээд эргээд гадаа болцгоё. Саман намайг Пүүчэ хүрвд орж гэдэг. Тэгээд би сая Backstreet Boys-ын тоглолтыг үзчихэд гараад ирлээ. Ийм олон хүнтэй ийм том тоглолтыг анх удаа үзэж байна. Ойрхон болохоор нь үзье гэж бүр яаран байж ирж үзэж байгаа. Манай олон найзууд үзье гэж хоорондоо ярилцчихсэн ч гэсэндээ бас би энд ажилдаа байж байгаад 1-2 хоног хойшлоод бүр чирэн барин байж үзлээ. Тэгээд маш их гоё таалагдчихэж байна. Тэгэд иймэрхүү том тоглолтууд болж игүүд үзчихвэл их сайн юм аа, сайхан юм аа. Тэр тайз гэрэлмэл амар гоё санагдлаа.
За, UBS Music үзэж байгаа UBS Music дуртай, энэ суугт дуртай, над шиг хайртай энэ залуучууд одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Backstreet Boys шиг энэ олон том тоглолтуудыг дэлхийн оддыг дэрэгдээс нь гэдэг энэ нэвтрүүлэгт нэхээ улам амжилттай цааш нь явуулаарай. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Энэ миний үзэн 2 дахь тоглолт боллоо. Бараг 8 жилийн өмнө үзсэн баха. Тэр үед Кевин бас байгаагүй. Эргэж нэгцэнд нь үнэхээр баяртай байгаа. Бид хоёр босоод зөндөө бүжгэлсэн. Бусад хүмүүс харин суугаад л байсан. Бид хоёр яг л альваа босоод бүжиглээчтэй гоё тоглолт болж штэ гэдлээсэн. Everybody дээр бүгд галзуу юм шиг л байсан. Бас larger than life дээр. Ер нь бол тэр чигтэл гайхалтай байлаа. Hi UBS Music. We love Backstreet Boys. Backstreet Boys. Woo! She loves Brian. Yes, Brian. Okay. Thank you. Би өмнө дараа бас ирсэн. Би бас. Сая болсон тоглолт ямар вэ? Just played here. Оо, ёстой галзуу. Тийм ээ, хөгжилтэй байлаа. Аль хэсэг нь хамгийн гоё байсан бэ? Part of that concert. Actually, the last song. Сүүлийн дуу Larger Than Life. Бүгд бүжгэлсэн. Everybody? Body, yeah, rock your body, yeah, it was crazy, man. It was crazy. Yeah. And then, how about the new song? Тэгвэл шинэ дуунууд The нь new ямар song, I байсан? think it's Зүгээрээ really гоё good, сон. it's really Хоёр good, дахь нь хаа yeah. үнэхээр I listened сайхан to the сонсож second байсан. song. Би шинэ It was цомгийг нь very худалдаж beautiful. авнаа. Yeah. When he said about it, it was very beautiful. I think I'm going to buy the album, the new album. About Шинэ the new дуунууд songs. нь уу? Дайжгүй. Гэхдээ би хуучныхыг нь илүү үзэн. I think their old songs is better. Yes. And Тэгвэл also, Кевиний what тухай юу about гэж the бодож Kevin? байна? He's Их been удаан a хоолойлоо шүү дээ. long Их муухай харамсалтай байсан. Кевин байхгүй үед үгүй ээ бид нар Кевинийг хармаар байна штэ гэдэг байсан бол одоо гараад ирэхээр тийм ээ Кевин буцаад ирлээ гэж ястай жаргалтай болсон. But when he came back, Тэд нар хөвшөрсөн юм шиг харагдаж байна уу? Үгүй ээ зүгээр л гайхамшигтай байсан. Одоо ч гэсэн хамгийн сайн нь хിവэрээ л. Хэрвээ та Backstreet Boys дуртай бол одоо эдгээр ингээд бараг жил тойроод аялах бах. Тэгээд жил тойрсон аяллыг нь заавал хаа нэгтгээс нь олоод үзээрэй. Тэгээд Kevin эргээд ирсэн жаахан ядруу харагдчихсэн боловч эргээд ирсэн учраас бүх фэнүүд нь маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээд би бас нэг нь You're the one for me, you're my ecstasy, you're the one I need. Looking for sunshine, I call your name, but you're like a ghost. За ингээд зорилгоо биелүүлсэн болохоор санаа амар богц дүүрэн гэрте харьцаасан. Энэ дашрамд ийм сайхан зүйлийг мэдрэх боломжийг олгосон Монголын төр сайхандаа дахин баярлснаа илэрхийлье. Үзэгч танд ч гэсэн баярлалаа. Хэрвээ биднийг дэмждэг үзэгчд байхгүй бол хэн биднийг ингэж эрхлүүлэх вэ дээ? Тийм үстэй. Дахин баярлалаа үзэгчтэй. Дахин баярлалаа Монголын төр сайхан. за үзэгчдээ бид нар бүгдээрээ Монголд хүрээд ирчихсэн байна. Жаахан хизүүн Бороо орж ийна гэж. Гэтэ өчтөрийн борооноос буюу Бээжинд байсан борооноос арай хүчтэй бороо. Магадгүй Бээжинд байсан борооны үл бит хоёрыг иш нааш нь туугаад аваад ирсэн юм уу гэж бодмоор. Гэтэ мэдээж бидний аялал дууссан учраас хүрээд ирсэн байгаа. Ямар ч гэсэн дэлхийн одыг дэрэгдээс нь өрөөтэйгээр явсан бид нар бүгдээрээ хамтдаа дэлхийн одыг буюу Backstreet Boys-ыг дэрэгдээс нь үзэж чадсан. За дээрээс нь дэлхийн хотыг дэрэгдээс нь үзэж чадсан. Дээрээс нь дэлхийн амьтдыг дэрэгдээс нь үзэж чадсан байгаа. За үнэхээр ч сайхан цагуудыг өнгөрөөлөө. Үнэхээр ч сэтгэл догтлуулан мөчүүд байлаа. Тэгэхээр энэ мөчүүдийг бас та бүхэн амсах боломжтой гэдгийг энэ дашрамд дуулгамаар байна. UBS Music-ийн л зөвхөн Монголын төрөстэй хамтраад яваад байгаа юм биш шүү дээ. Өшөө олон жуулчид бидэнтэй хамт явах боломжтой байгаа. Тийм учраас хэрэг хүсвэл хин нэгний сайхан тоглолт болох гэж байвал Монголын төрөсийн холбогдоорой. Тэгээд би тийм тоглолт үзмээр байна гэдэг өөртөө саналаа ирүүлчих болно гэсэн. Тэр үнэн шүү. За тэгээд нэвтрүүлэг маань ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар та бүхэнд манай Зэги буюу Зэндмэн Эрдэнэ Рианаг Стамбулаас сурулж ирсэн нэвтрүүлгээ хүргэх болно. Тэгэхээр тэр нэвтрүүлгээр эргэн уулзцгаая. Та бүхэнд энэ удаагийн дугаар маань таалагдсан гэж найдаж байна. Баяртай үзэгчдээ сайхан амраарай. You're the one for